өөрсдөө танилцуулъя. Баруун Бүсийн Төв Ховд аймгийн онцгой байдлын газрын гал төмөр унтраах аврах 38 48 70 дугаар ангиудад гал төмөр унтраах аврах тусгай зориулалтын автомашиныг техник багаж хэрэгслийн хамт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр аймгийн төв талбайд боллоо. Эдгээр автомашиныг Монгол улс Беларусын засгийн газар хоорондын экспортын зээлийн хүрээнд нийлүүлж буй. Автомашинуудыг хүлээлгэн өгөх яслын үйл ажиллагаанд Улсын хурлын гишүүн Бэмцогт зам тээврийн хөгжлийн сайд халтар болон Ховд аймгийн удирдлагууд, хууль хяналт, мэргэжлийн байгууллагуудын дарга алба хаагчдын төлөөлөл оролцлоо. Сүүлийн үеийн технологи бүхий аврах ажиллагааны багаж хэрэгсэл суурилсан МАЗ маркийн эдгээр автомашинтай болсноор онцгой байдлын газрын гамшигтай тэмцэх, техник тоног төхөөрөмжийн хүчин чадал дээшлэж үйл ажиллагааны чадвар нэмэгдэх даваа талтай юм. Манай Ховд аймгийн онцгой байдлын газар сүүлийн жилд нэлээд өргөсөж байгаа. Урд нь аймгийн төвд онцгой даврах анги байдаг байсан бол онцгой байдлын газар болж манхан зэрэг болгон сумдаа салбар нэгжтэй за баруун бүсийн төв анги болж өргөцсөн. Одоо ингээд Беларусь улсын МАЗ маркийн 3 маш өндөр хүчин чадалтай юм машинтай ус дараа хаажтай ямар ч тохиолдол гал гарсан тохиолдол маш урд тийм маш их хүчтэй унтраах юм бололцоо боломжтой болж байгаа. Үнэхээр Ховд аймгийн манай ард иргэдийн хувьд гал ус тийм зовлон ирэхэд бол хурдан шуурхаад онцгой байдлаар багшмал хүрэх бололцоо боломжийг бүрдүүлж өгснөөс онцлогтой болж байна. Баруун Бүсийн Төв Ховд аймгийн онцгой байдлын газрын гал төмөр унтраах аврах анги нь Солонгос Хятад улсад үйлдвэрлэсэн гал унтраах тусгай зориулалтын автомашиныг сүүлийн 4-5 жил хэрэглэж байгаа юм. Энэ нь олон жилийн ашиглалтын явцад муудаж, эвдрэл гэмтэл их гардаг байна. Мөн галын дуудлага гарлаа гэхэд аймгийн төвд 8 км замыг ойролцоогоор 4 минутад туулдаг байжээ. Тэгвэл орчин үеийн хүчин чадал бүхий гал унтраах энэхүү автомашинаар уг цайг илүү богино хугацаанд туулж гал төмөр унтраах ажиллагааг зогсоох боломж бүрдэж байгааг хэлж байна. 2014 оноос хойш зээлд Орос улбаны улсад үйлдвэрлэсэн 1976 онд үйлдвэрлэсэн тэргээр үүрэг гүйцэтгэжсэн байдаг юм лээ. Энэ үед бол хэргийн гал төмөр гарсан газар бол нэг 15 минутын дотор очдөг байсан бол 16 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Дэва марк автомашин хангагдсанаар ойролцоогоор нэг 4 минутын дотор Ховд аймгийн төв дээр бол 8 км цагийг хүрж очдог болсон байсан. За бид бол бас нэг ой хэрийн төмөр болон Ховд хотоос гадуур орчинд бол Бартад замд айл гэр орны хашаа шатдаг, өвс шатдаг, өвлжээ хаврзаа шатдаг ийм асуудал гардаг байсан. Энд бол очиход бол хүндрэлтэй байсан. За энэ гурван техник хэрэгслээр бол хангагдсанаар тухайлбал Булган сумаас 45 км-ийн зайд Ховд аймгийн төвөөс 45 км-ийн зайд бол энэ автомашин бол ямар нэгэн саадгүй дөргөн шуурхаа саад бартаг ажилгүйгээр туулж очиж энэ гал төмөр унтраах ажиллагааг зогсоох ийм бүрэн боломжтой болж байгаагаар даваа талтай байна. Беларусь улсаас нийлүүлж буй эдгээр автомашин нь сүүлийн үеийн Евро стандартын туулах чадвар сайтай гал унтраах зориулалтын тоног төхөөрөмж илүү суурилагдсанараа даваа талтай. Мөн гал унтраах савны хэмжээ хөөс үүсгэж бодис савны хэмжээ томтой гэдгээрээ онцлогтой. Энэхүү 11 тонны усны багтаамж бүхий нэг автомашин, 5 тонны усны багтаамж бүхий 2 автомашин өгч байгаад онцгой байдлын газрын алба хаагчид талархалтай байлаа.